Твичлэцийн хувьд бол бас хэвлэл мэдээллийн байгууллагууд дундаасаа бол утааны эсрэг бол бас төлхөд дуурдаг юм телевиз. Тэгээд одоо манай үсэг санаж байгаа бах мэдээгээр ардын парламент төрүүлгээр таны туршилтуудыг бас одоо утаагүй түш яаж одоо үнэхээр утаагүй байж чадж байна гэдгийг бол нарийн одоо шинжлэх ухааны үндэслэлтэй бол одоо туршилтуудыг үзүүлсэн байж байгаа. Тийм тэгэхээр үзэгчд бас санаж байгаа. Та товчхон хариулаад өгөөрэй. Яг энэ таны түлшийг одоо хууль эрх зүйн орчинд бий болоод түлшнүүдэд үйлдвэрлээд ингээ хэрэглээд эхлүүл хотын утаа хэдэн үе буурах юм? Эрх зүйн орчныг бүрдүүлж өгвөл бүр 100% болж болно. 100%. Бас товчхон хариулж болохгүй юм л да. Яг тэгэхээр ингээд нэг 80-ад зуух байгаа. За. Энергетикийн зуух гэдэг чи одоо 12 метрийн урттай дээшгээ бас нэг 10-ад метрийн өндөртэй асар том зуух байгаа шүү дээ. Өөр том байшин шиг. Тэгээ тэрэн дотроос ингээд гаргаж авах боломж байгаа. Хоёрдугаар цахилгаан станц дээр Оросуудын хийгээд чадахгүй хаяад явцсан юмыг бол би одоо хий гэж хэлж байгаа. Би энэ шилжүүлээд өгч чаднаа. Тэгээд налахын хэдийн станцууд байна. Бас энэ Төв аймагт одоо социализмын үед байраад ганцхан сар ажиллаад буцаагаад зогсоодсон шинэ станц байдаг шүү дээ. Одоо 90-ад оны үеэр ашиглалтанд ороод. Тэр болгоныг ашиглая л да тийм. Бид нэр тэр зуухнуудыг ашиглах хэрэгтэй байхгүй. Энд чинь зүгээр л одоо юу юм да. Нөгөө одоо бэлэн газ генераторууд байхгүй. Миний технологи хэрэгжиж явчих юм бол тэр ингээл кокс гаргадаг гэж хэлээ. Коксыг бол хятадууд яваад уламжлалт арга нь бол одоо яг нэрхтэй адилхан. Одоо ингээ кокс түүхийн үрсээ хийлээ. Доороос нь одоо дулаан өглөө. Нөгөөх нь ингээд нам температураар дулаан өгөхгүй л чадчих гээд байдаг байхгүй. Тэгэнгүүт чинь ингээд юм давирхай гэж юм гарч байна. Тэрэнд одоо яг одоо нефтийн бүтээгдэхүүн шиг маш их хортой. Тэгээд аажимдаа тэр хий юу хоёр нь ялгардаг. Маш удаан тийм нэрх процесс юм технологи байдаг. Миний энэ технологи болохоор моментал 6 секундэд одоо юун дээрээ тэр түүхийн нүүрсний паракс дотор байгаа дэгдэмтгий буюу утаа нь арилжиж байгаа. Хийн бас ялгарч байгаа. Ийм л технологи л дөө.